За ээж маань дүүгийн ханигч маань хүүхдүүдтэйгээ ирээд энэ сайхан байна. Сэтгэл минь сайхан, хөврөд сайхан байна. Үйлчлэгийн нүргэлзүүлж явдгаас хойш бид бүгд л хатуугаар ингээд сайхан нараа хэлж байгаа. Их баяртай байна. За тэгээд дуулъя. Ахманаас их дуулдаг байлаа. Бидний хөгжөөдөг сайхан байсан тэгээ. Дуулнаа одоо бүгдээрээ дуулаад байгаа. Би миний ярьж байгаа дуулах гээд байна. Төрсөн нутгийнхаа талшиг төвшин авийнхаа сэтгэлийг төлсөн ганцхан дуулшиг тонш дандаа явах юмсан Орсох голлихон осшиг ойхон эжихэ сэтгэлийг оротин дууныхан айшиг ойраж дандаа явах юмсан Борл хангайхан осшиг Буянтай хоёрыгоо түшиглээд тулгын гураван чулуушиг тожида хамтаа явах юмсан тулгын гураван чулуушиг тожида хамтаа явах юмсан. За. Агчтай өмсөлчихнэ. Арам баги не покажешь одоо яагаад юм бэ? Хэндэг юу? Алтан ханарны хан амин туяндор ачтэхан эчтэгэ амар төвшин сой айлимын хан сарны дорн шүдэр бой Аришан хурриндэж мөнхийн тунгадаг бай Аришан дуслатон чамайг харж байсан Амраг хан чамтайган амар төвшин сон Адрын улдогшин байштай өнгөрөхөдөө Айган гэнэри бас сэргэсэн гинүүч бай Анкалхан тавлыха унрыг шингээсэн Аяхан Тэгэ амар төвшин сой За сайхан Алкунэрцэн цэнхэр толын адуун дандаа сарлаг байдаа Ojúтай ухаантай авимээ Үнданда эмлэн байдгаа Сүтүртэл чагаас эрдээ Зүүяппал зөөлөн замдуйлаа
нар хурсан бүрэлдэхүүн салхин дандаа бүлдэ байдаг насан өндөр сайхан эжимээ үннанда эрдэн байдаг Хүртэл жаргаас ирдэг Зүү явбал зөөлн зам байлаа Хүчин туула хэрсэн бүтээх харахад нэг л нөмөртэй байдаг Бүэ айлсан үсгүй хүүний Хатсан дандаа зөөлн байдаг Зүуд хүртэл жаргаас ирдэг Зүү явбал зөөлн зам байлаа За гоё сайхан. Зүви хүний хадан хөө Бүэн дооны уягтай билээ Бүрэл хараад хидэрээ Бүэн дооны уяги билээ Бүэл хараад дэрэ бүэ Эдэ бүтэн сияя Бүэл хараад дэрэ бүэ Экимэндэ бисэмдэря Хүньялалын хөө Эжин сүгээр мэдавилээ Хүчиндэ хидэрээ Хүнэсэдэн нүгибилээ Бүэл хараад дэрэ бүэ Эдэгэ бүтэн сигяя Бүэл хараад дэрэ бүэ Эхмэндэ бисэмдэря Гоё толт. Сая нөгөө юу болсон цалигч нэг долгорыг дуурайгаад дуулчих гэдэг чи ямар дуулаа гэдэг. Жоо хүүхдүүд энэ тийг авьяасан үзэл хүүхдүүдэд дуулж ирсэн чи ямар дуулдаг гэж эр хөнгөлөө. Юу ирээгээд аавнаар тэр асуусан. Сом хэдий хэлүүд гэж юу? Хэдэн километр гэж асуусан. Чи сум хэдий хэлүүл гэж байна. Жоох байсан. Сум хэдий. Саргал цаагаа гэж жоо юм байсан чи. Бартан гэж гисэн өөр гойгоо. Илүү өрт мэд хийдсэн чи. Энд дээр ялаа азчлаа гэж нүдэн ингээл юу яач. Миний тонгор дараа тараг төрөгчээд ирсэн чи байсаг чи болохгүй байж тэгээд уурлаад орж ирсэн. Ороод ирсэн чи нөгөө тойлон дээр ёо ч тараг сараач байсан. Нүдэ харагцсан газар авч тараг ингээд сараачаад ирж байгаа. Тойлонтой болоод байна. Татантай болж. Хүүхдийн жоохны онёгоо хөөрхөө. Хөөрх ш. Манай тойлон дээр жоохоо нэг нүдэ харагцсан газараа дараач ирсэн. Тэнд орж сараачаад ярьсан юм би. Тэрхэж болохгүй. Ширэг олон туулаад шуудад хийгээл бараан дээр хайчдаг шидэгээл цэцэг хоёо даргалт өгөөд баруун дээр нь явжсэн. Хармаа дээрсэн бариал. Тэгсэн л ороосон шихоног туулаа басаад тэгсэн чи энэ чинь ямар амттай чи миний хөлний гой гарны гой цугаар хөдөлж гэлээ. Би жижигний байлгүй. Тэгээ нөө цэцэг бач яхад одоо чиний өнөө олон алдаг туулаа чинь дэвшээдэг. Ийм амт байдаг юм тэгвэл алаад байна гэсэн гээд өнөөс нараад гэсэн гэлээ. хотлоо ярьдаг нас маань. Жинхэнэ хотлоо ярьж илээ. Хөлн минхэн хорвоод гэрэл сүудэр ээлжлэн байдаг шиг хүмүүн надад ч гэсэн гэрэл сүудэр ээлжлэн байх юм.
Намрын шуудыг буцах тоолонд нарт руугаас бутсан аавыган би сандгаа. Насных намайг орхиод буцахыг нь ч бодгосхоогүй. Насных нэцэс хүртэл зоосон гэнэн залуунаас игмэн зэмдэж гэрэлт наран суудартан уйлах юм. Зүрэнглэх нойрон дундуур зүү дамлах тэрхэн гэгшин сүүтэй мөмөрөн наллаж сүүдрээс намайг хамгаалах юм мижимэн. Зам билигийн амин хэлхэн зөндөн ихээр хамгаална гэж саатан хансан саран ээжээ. Сайхан өнгөрлөөрөө мэдрэлэн боолно. Данжин зинхэр зэрэглэшэрд дэврэн бодолд автахад минь дэрүү оройхон хайрын дулсамж далтхан уник сохин хэгэлцэн. Амьдралын эргүүлэгт хөл алдан унахад оройхон дурсамжаан санан тайвшир гэж алтанхан наран өөдөөс нэмсэглэж аргадан намайг үнсгэн. За айтгаарсан марцчлаа. Хоёр бас яа гэнэ тийм. Шүрд өөрөө чигэд. Тэгээ гавраа дуулаад. Тэрийг өөрөө дуулаад. Цэцгийн шими тэтгсэн цэнгэлийн хараачлах орон дугаалууд монсар тrodimishedine Тэрүүн цайдхнэсэлзсэр хатсар нуурыг үнсэн байж сэтгэл дотрыг ариусан халуун элдэн утагнэ. Нэг иймэрхүү. Манай чөлтөний Цаажаа нэг юм. Аваач сайхан. 타와타수게 나를타이드 토모메라지 사마라흐도 마음수르게 어때하도록 보이니 더욱더 이시려도 대세소드 숨망친자야 엘리히디 허르홈 멀테자야 일대니 호라 고른 다드하 육신자라 우드히 못동몽수르게 어치테 하이테르하 뚜런 눈모르서 어도히마 대세소송 malçınzaya Delihidi хорхон мөртөзая. За манай ээж чинь угаасаа малчин улсууд малчин улсууд байсан. Аав нь нутаг усан дагаа хагдсан мал арга ухаан тусгай барилтаа хүн байжээ. Энийг нь хүмүүс дурсан ярьж байдгийн. Тэгээд тэр их нөр хөдөлмөр төтөлийн манай аав ээж үнэлж төр зэсэг ийм олон шагналаар шагнагдаж байсан. Бидний жоохон хөөхтэй хатал ер нь шагнал болгон л манай руу явдаг байсныг сайн мэдтгий. Тэгээд тэрний дотроос Салтан газрын 3 удаа шагнагдсан улсууд их шагшин магтаж үзчихэд одоо ч гэсэн хүмүүс ирээд ийм гайхалтай сайхан
Алтан гац гэдэг одон 3 удаа авсан ер нь цөөхөн байдаг юм аа гэдэг ингээд үздэг. Бас хөдөлмөрийн гавьны Улаантүгийн одонгоор 86 онд намайг 6 дугаар ангид байхдаа нөө шагнаглах гад зөндөө олон машин манай руу тавьж ирснийг би бас их сайн мэддэг. 86 онд. Тий. Хамгийн сүүлд миний их сайн мэдчихсэн шагнал бол тэр хөдөлмөрийн гавьны Улаантүгийн одонг авахд. Тэгээд зөндөө олон машин бараг 20 гаруй жилийн машин манай руу тавьж ийн гэдэг. Тэгжсэн. Тэгээд аймгийн 2 удаагийн авраг малчин шүү дээ манай чаашаа авраг өөрөө тэр улсын сайн малчин тэр үеийн авраг малчин дээр болох дурггүй яг надад намайг зөндөө л их сайхан үнэлж яалаа болно энэс илүү их том шагнал авч болохгүй гэдэг юм байсан. Гэр ороод ирэхдээ үргэлж цэвэр цэмцгэр бүх юм нэг тавьсан барьсан бүгд байранд тавьж идэг тийм биш шүү дээ ийм хэцэгч тий. Ер нь энэ тэндээс төлөөлөгч ямар нэгэн улсууд ирэхдээ удирдлагууд гэсэн багийн удирдлагууд манайд л авчрах их дуртай байсан гэсэн бүх юм нэг хязгаарч очсон. Дандаа ирэхдээ юм нь бэлэн тийм гоё байдаг. Ямар яг нэг янзаараа л байдаг. Одоо өнөөдөр ажилтай завгүй байна гэр цэмцгэр биш байхгүй. Бүгд дандаа л тийм цэмцгэр гоё байдаг гэсэн болохоор хүмүүс ч гэсэн ирэх их дуртай авчирдаг. Манайхаар ер нь их хүн ирдэг. Тэр үндэ ээжрөөс нь төрдөг. Тэр олон малыг гарч орж мал яас ярин л хажуугаар нь бэдрийг цэгцтэй юм ба цэвэрхэн гэр оронч гэж янз юм байдаг шүү дээ. Тэр үед яг цэвэрхэн бүх юм л жин та. Тийм байдаг гэсэн. Тэгээ одоо тэрийг залгамжлаад би чинь 10 хүүхдийн бодоод исэн чинь дээрээ 3 ахтай, 3 эгчтэй, доороо 3 дүүтэй юм лээ шүү дээ. Би их сонин тийм блэ. Яг 3-3-аараа. Тийм тэгээд тэгсэн чи ээж тэр чи их ховор тохиолдол өнөр хүн гэдгийг ингээд тэгээ их гоё юм блэ. Илтгүүд би бодож исэн чинь тийм хүн байсан. Байна л шүү дээ. Тэгсэн хүндтэй хүн байдгийг нээж ээж тэгсэн. Тэгээд би чинь бас сургуульд аймагт 8 дугаар ангийн 3 сайхан төгсчөөд аймагт очиж суралцаад 9 дугаар анги чинь ер нь тэгээд хамгийн эрдмийн хүн болох юм. Тэгээд сургуулиас гарах 10 дугаар ангид 6 хоног суучаал ирчээ тэр згээр гарчихсан юм чи. Тэгээ ах идрэл бол их дургүй байсан. Сургуулиас гарлаа ажил намд явсангүй. Тий, тэгээ би ч өөрөө дургүй байж байгаа. Аавда би ч нилээ бас их юу байсан чинь. Ирэхлээр нь авч явна гэхлээр нь шууд хэлээ би явахгүй гэдгсэн чинь ирж чи өдөртөө өөрөө өдөртөө морь бариад өгдөгөө ирж байгаа хөхөд авч явах гэлээ. Мөн баярлалаа өстө нэрээ ганц дийллээ гэж бодоод тэгэл удаа гарцсан шүү дээ. Өстө ганцхан дийллээ гэж одоо. Тэгээ удаа гарсан загнаал өдрөөс айгүй дургүй байсан шүү дээ. Хичээл сургуультай явсангүй яагаад ч удаа гарлаа. Тэгээ би чи ер нь л их гэр амттай тийм хөгдөс хичээл сургуультай явахдаа дандаа хоргодон гэрээсээ явах хадгалж гэрээд ирэхдээ юм аа гэдэг. Мөнгө их хадгалж гал гэрлүүгээ явахдаа ямар нэг идэж уух юм уу тэгэл тавг төмпөн чамаагүй дэлгүүрт байгаа гоё юмнаас заавал нэг юм авч ирдэг. Тэгээ гэрээсээ явахдаа юу чамаагүй хийж өгөөл одоо бидрийг явчихаар амар хэцүү байхтаа гээд аргал оруулаад ягаад явж гал явахдаа дандаа нулимстай хичээлд явдаг. Нэг л явмааргүй санагдаад хэзээний нэг гэртээ ингээ хөдөө байж гэртээ л байж явах хэрэгтэй хөхтэйсэн байгаа тийм их гэр амттай. Тэгэл тэр чигээрээ голнон дээр төсөгтэй ачаагүй болоод гэсэн баг. 95 онд хоёр айл боллоо одоо хүртэл амьдарч байгаа. 2 хүү төрүүлсэн. Том өвгөө удам залгуулжсэн малчин болгоод байж морь мал оёх сонирхолтой адуунд их дуртай байна. Тэсүгэ нартэдэх томида самархавло Уман сүргэ оттэй хотолхо Бойны тогтох хишиг ёлор Эцэсус алчин зая Дэги хорхон мөртезая Эрдини хора худум татхар Экшигин жарга
үүдэн хэмор доммон хүлэгээ очтой хайтрахад дөрөнд нурга өдөхимор тэцэс улсын малчин заяа дэлхийд ховхон мөртөө заяа Ухантай борла золтой түшихэд учирдан тонга эрдний хөдөө Улзи отма галтай дагахад юрладан орших улсын тэнгэр тэцэс улсын малчин заяа дэлхийд ховхон мөртөө заяа Амудан нуранда хөвөх хосхонгийн айдэл алтан дэлхий чамтай нэгэн олон дүсгээд айлгэрийн хоймерт хүүхдийн дуу сангинаад амьдралын их замд хань жаргал айдэлнэ Ингэж бодоод ирэхээр харин голмон хөвөрөө Имэл байдаг болохоор хань минь сэтгэл янзаараа Саруулхан шүнийн гэрэл тооноор тусан мэлтийгээд санаа моглон норсох чинийхэн сарыг ширтээд сайхан төрсөн дүрийг чин зүрхнийхэн өгтө шингээгээд салшгүй үрдийн итгэлийг сэтгэлдэн тунган хатгална Ингэж бодоод ирэхээр харин гал минь хөвөрөө Имэл байдаг болохоор хань минь сэтгэл янзаараа Хөлчин дэлхий зон дээр тулнхан түшиж яваа Хүний ханыг дэлчин гэрийн байгаа шиг маа Хөлгүй хэмдэрлийн түмэн нухчанд бүдэрвэл Хөрхи миний амараг түшээд авах юм чин Ингэж бодоод ирэхээр харин гал минь хөвөрөө Имэл байдаг болохоор хань минь сэтгэл янзаараа Жаран жилиг туловч харин гал минь хөвөрөө Жаргал зовлон гэдэлвч өгөөмөр сэтгэл минь янзаараа Ирсэн яаж өнгө олж эхэлж чадахгүй сандарлаа. Харсаа 11:05-аас.